Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Хятад улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлээд алдартай болоод байгаа биеийн жинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxGuard Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дах сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэн бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөссөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеинд хоримтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн юм байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм. 2013 оны 10 сарын 23-нд Хятадын Шандун мужийн Линий хотын хурдны замаар эргүүл хийж авсан нэгэн цагта ойролцоох өвс бутнууд с ิจ гтэйгээр оорсон харагдаж байгааг гинэт анзааран замын хажууд машинаа зогсоодог. Хин нэгэн зориуд ямар нэгэн зүйлийг нуух гэж оролцсон нь илт харагдаж байсан. Ингээд цагдаа машинаасаа бууж ойртон очиход өмхий үнэр хамар цоргих шиг болдог. Энэ нь энгийн ялзарлын үнэрээс хамаагүй хүчтэй, огт өөр төвшний маш өмхий үнэр байсан. Тэд мөчөр өвсийг зайлуулж үзэхэд доор нь ус зайлуулах шуудуу байдаг бөгөөд тэр шуудууны дотор хөлөгдөж харалсан цогцос байгаа нь харагддаг. Үс арьсгээд бүх бие нь бүрэн харалсан байсан тул зөвхөн хараад эрэгтэй эмэгтэйг нь ч ялгах боломжгүй байсан. Аз олоход хэргийн газар зарим эд зүйлс нь үлдсэн байсан. Ялангуяа хэсэгчлэн шатсан иргэний үнэмлэх маш чухал баримт болдог. Нүүрний хэсэг шатсан байсан ч нэрийн нэг хэсэг болох Юнлён гэсэн нэр болоод хаяг нь хальт уншигдаж байсан. Цагдаа нар энэ мэдээллээр хаягийг нь олж тогтооход тухайн газарт 29 настай Жу Янлон гэх эрэгтэй амьдардаг болох нь тогтоогдсон бөгөөд үнэмлэх дээр нэр болон хаягтай яг таардаг. Тэд шууд л гэрт нь очтол тэнд хохирогчийн эхнэр байсан. Эхлээд үл танигдах цогцос олдсон талаар эхнэрт нь хэлж цаг машины түлхүүр зураг зэрэг зүйлсийг үзүүлтэл тэр эмэгтэй газар тунан уйлж тийм ээ энэ миний нүхрийнх мөн байна. Тэр яасан юм бэ? Нас арсан юм уу гэж асууж эхэлдэг. Ингэж хохирогчийн хэн болох нь батлагддаг. Жу Янлон тэр барилгын салбарт сантехник цахилгаан халаалтын ажил хийдэг эрэгтэй байсан. Эхнэрийнх нь хэлснээр 10 сарын 15-ны өглөө нөхөр нь өөр газар барилгын ажилтай гэж хэлээд гарсан бөгөөд тэр өдрөөс хойш холбоо тасарсан гэж хэлдэг. Цагдаа нар түүний сүүлчийн хөдөлгөөнийг мөрдөн юуны өмнө цогцос олдсон Линий хот нь тэдний гэрээс 1000 гаруй километрийн зайтай машинаар явбал бараг тасралтгүй 11 цаг явах хэмжээтэй тийм хол газар байсан. Нэг өдрийн аяллаар явна гэдэг бол мэдээж хитрхи хол тийм хот байгаа. Тэгвэл тэр хурдны галт тэргээр явсан байж болох уу гэж шалгаж үздэг. Тэгтэл Линий рүү шууд галт тэрэг явдаг бөгөөд харин автобус явдаг байсан. Тэгээд автобусны Тинжао зүүн буудал гэдэг буудал байсан. Тэгээд тэр буудлын CCTV-нүүдийг шалгаж үзтэл нэгэн дүрс бичлэг олддог. Тэр тухайн буудал дээр гарч ирээд түүнийг хүлээж байсан машин сууж байгаа нь харагддаг. Түүнийг хүлээж байсан машин бол такси биш байсан бөгөөд жолоочийн царай бол CCTV-д тод бичигдсэн байсан. Жолооч нь эмэгтэй хүн гэдэг нь харагдаж байсан. Дугаарыг нь шалгаад үзэхэд тэр нь 28 настай Жан Юан гэдэг хүн болох нь тодорхой болдог. Ажилд явна гэж хэлсэн хүн гинэт эмэгтэй хүнтэй уулзаж байгаа нь мэдээж бол шууд с ิจ гтэй харагдсан. Тэгэхээр тэр ихнэртэй худлаа хэлж энэ эмэгтэйтэй уулзгаар явсан байж болох уу гэж цагдаа нар үздэг. Ингээд цагдаа нар болохоор түүнтэй уулзсан Жан Юан гэдэг эмэгтэйг судалж үздэг. Тэгэхээр Жан Юан нь Шандун мужийн нэгэн нам гүм тосгонд амьдардаг 5 настай хүүхэдтэй нөхөр Дайнинтайгаа энгийн амьдралтай эмэгтэй байсан. Хосууд, даруухан, хөдөлмөрч хөршүүдийн дунд нэр хүндтэй байсан. Эхэндээ санхүүгийн хувьд хэцүү байсан ч 2 жилийн өмнө барилгын талбай удирдах ажиллаж эхлэн тогтвортой орлоготой болцоосон. Нөхөр нь талбай менежер харин эхнэр нь санхүү болон бусад ажлыг нь хариуцдаг байсан. Хосууд маш сайн хамтран ажилладаг байсан. Нэг өдөр тэдний тосгонд нэг өөр тосгоноос нэг эрэгтэй хурж ирэн ажил гуйдаг. Тэр ирсэн хүн бол амиа алдсан Жу байсан. Тэр эрэгтэй өөрийнх нь нутагт ерөөсөө ажил олдохгүй байна. Тэгээд өөрт нь ингээд хийх ажил олгооч, гэр бүлээ тэжээ хэрэгтэй байгаамаа гэж хосуудаас гуйдаг. Энэ үед хосууд ойлгож түүнийг ажилд авсан байгаа. Ингэснээр тэд ойртож байнга хамт хооллож, архиуж бүр нэг гэр бүл шиг болцгоосон. Жу ганцаараа амьдардаг байсан болохоор тэд бүр илүү анхаарч түүнд хоол хийж өгч хувцсыг нь хүртэл угааж өгдөг байсан. Цаг хугацаа өнгөрч барилгын ажил дуусмагц Жу мэдээж нутаг руугаа буцсан. Харин Дайн Жан Юан хоёр бол хэвийн амьдралдаа орсон байгаа. Гэвч тэр жилийн 8 дугаар сард гинтийн явдал болж нөхөр Дайныг гэртээ хорууж амнасаа хорлсон юм харамсалтай хэрэг гардаг. Гэр бүлийнх нь түүний өхлийг бол ерөөсөө ойлгоогүй. Тэр гэр бүлтэй мөнгөтэй ажил нь дуусчихсан. Түүнд амиа хорлох ямар ч шалтгаан байгаагүй. Тэгэхээр түүний өхөл бол нэлээд с ิจ гтэй байсан. Амиа хорлож нас барахтаа гэрээслэл үлдээсэн бөгөөд гэрээслэл дээрээ миний өхөл эхнэртэй минь ямар ч холбоогүй шүү. Биднийг санаатаагаар сүрүүлсэн нэг хүн байгаа
байгаа гэж бичиж үлдээсэн байсан. Тэгээ тухайн үед болохоор гэрээслэл дээр нь хэдийгээр ингэж бичсэн байсан ч цагдаа нар бол энэ зүйлийг нь нарийн шалгаж үзээгүй амиа хорлолт байна гэж дүгнээд хэргийг хаасан. Тэгээ түүнийг амиа хорлохоос өмнө болохоор жуу болоод эхнэр нөхөр ингээ гуруулаа гэр бүл шиг байсан хүмүүсийн дундаас нөхөр нь амиа хорлож 2 сарын дараа гэрлүүгээ буцсан жуу шатсан цогцос болж цагдаа нарт олдсон инээсэн. Энэ бүхнийг холбож өгөх хүн бол Жан Юан байсан. Гэхдээ цагдаа нар бол Жан Юаныг бол шууд сэжиглэх ямар ч боломжгүй. Цагдаа нар ингээд нөхрийнх нь нүхлийг бол эхлээд дахин шалгаж үзье гэж шийдэцгээдэг. Гэр бүлийнх нь ямар ч асуудал байгаагүй гэж хэлсэн ч үнэн дээр тэднэрт мэдээгүй нэг зүйлээс нь тэр нь юу байсан бэ хэмээл Дайны нэхэндээсээ нас барахаасаа 1 сарын өмнө аль хэдийн гэр бүлээ салгасан байсан. Цагдаа нар салалтын талаар дэлгэрэнгүй асуухад Дайны ээж бол огт мэдээгүй байсан тэр хоёрыг салсан гэдгийг тэр үед ээж нь нэг зүйлийг санаж цагдаа нарт хэлдэг. Нас барахаас өмнө хосуудын хооронд маш хүчтэй маргаан гарч байсныг харсан. Хүүд нь эхнэрийнхэн талаар хачирхалтай зургууд ирсэн гэж хүн ээжтэй хэлжсэн тухай сандаг. Ингээд амиа хорлож нас барсан Дайны утсыг цагдаа нар шалгаж үзэхээр болдог. Тэгэхэд Жан Юан буюу эхнэр шиг нь харагдах нэгэн эмэгтэй нүцгэн зураг болоод бэлгийн харилцаанд орж байгаа тийм маш олон зургууд гарч ирдэг. Мөн илгээгч нь гэр бүлийн мэдээллийг нь хүртэл мэддэг гэдг нь бол харагдчихсэн. Илгээгч нууц аккаунт нээгээд Дайнин руу тэр зургуудыг явуулсан байсан. Ингээд цагдаа нар тэр нууц илгээгчийн IP хаягийг нь шалгаж үзэхэд шатаж амнасаа алдсан Жуу гэдэг нь тодорхой харагддаг. Ингэснээр Жуу болон Жан Юан хоёрыг нууц харилцаатай байсан байх магадлалтай юм байна гэсэн таамаг гардаг. Нууц харилцаатай байж байгаад амиа алдсан залуу нөхөрлөө нь эхнэртэй нууц харилцаатай байсан гэсэн зургуудаа явуулсан байна гэдэг тийм таамгийг гаргадаг. Гэхдээ энэ нь бол мэдээж шууд нотлохоо биш байсан. Цагдаа нар Жан Юаны бүх холбоо, санхүү, машин, танилуудыг нь шалгаж эхэлдэг. Энэ явцад Дайнингийн найз ачааны машины жолооч Вэй гэдэг хүн гарч ирдэг. Тэр найзыгаа нас барсны дараа Жан Юантай олон удаа холбоо барьж байсан бөгөөд ялангуяа Жуу нас барсан тэр өдөр бол Вэй өөр хот руу явсан бөгөөд буцаж ирээгүй гэдг нь тодорхой болдог. Цагдаа нар түүний замын CCTV-г шалгаж Жан Юан болон Вэй хоёр хэрэг гарахаас өмнө цогцос хайсан газрыг урьдчилан шалгаж байсныг нь олж тогтоодог. Ингээд цагдаа нар бол шатаж амиа алдсан Жуугийн хэрэгтэй Жан Юан болон Вэй хоёрыг сэжигтэн байх магадaltaй юм байна гэж үзээд тэр хоёрыг шууд баривчилдаг. Тэр хоёр баривчлагдах үедээ ерөөсөө эсэргүүцээгүй тайван харагдсан. Ингээд тэр хоёроос бол байцаалт авч эхэлсэн. Тэгэхэд шууд л Жан Юан буюу Дайнины эхнэр би хүн алсан. Гэхдээ би муу хүн биш. Тэр хүн миний нүхрийг алсан гэж мэдүүлдэг байна. За ингээд бүх зүйлийг бол эхнэр Жан Юан ярьж эхэлдэг. Тэр ярихдаа тэдний гэрт ажил гуйж ирж амьдарч исэн Жуу Жан Юанд дурлаж согтуу үедээ ч гэсэн би чам шиг эхнэртэй болмоор байна гэж ярьдаг байсан талаар нь хэлдэг. Тэгээд удалгүй тэдний ажил нь дуусаж Жуу нутаг буцсны дараа фотошопоор түүний зургийг нь эвлүүлэн нүцгэн зураг болгоод нөхөрлөө нь явуулж занал хийлж эхэлсэн гэдгийг хэлдэг. Мэдээж эхнэр нь би биш гэж нөхөрдөө хэлсэн ч гэсэндээ нөхөр нь бол тухайн үед фотошоп гэж бодоогүй тэг эхнэрийгээ ол нэлээд сэжиглж эхэлсэн. Улмаар эхнэрийгээ тэднийд ажиллаж аваад явсан Жуутай нууц харилцаатай байсан байх магадлалтай юм байна гэдэгт итгэн нөхөр нь тэр цагаас эхлэн нэлээд сэтгэл гутралд орж эхэлсэн гэж хэлж байгаа. Тэгээ энэ байдал нь бол нэлээд удаан үргэлжлээд мэдээж тэр дунд эхнэр нь энэ би биш гэж өчнөө хэлжсэн ч гэсэндээ эхнэртээ итгэж чадалгүй салахаар шийддэг. Тэр үед эхнэр бол би чамаас салж чадахгүй үнэхээр гомдолтой байна гэж хэлээд им ууж амиа хорлох хүртэл үйлдэл хийсэн байгаа. Харин азар эмнэлэгт яаралтай хүргдэн амь нас нь аврагдсан. Тэгээ энэ үед ч гэсэндээ Жан Юан нөхөртөө энэ зурган дээр байгаа эмэгтэй би бишээ Жуу намайг гүтгээд байна гэж хэлсэн ч гэсэндээ нөхөр нь түүнд итгэлгүйгээр салах өргөдлөө өгсөн. Тэгээ салах өргөдлөө өгснөөс хэдхэн хоногийн дараа нөхөр нь өөрийнхөө тэр сэтгэл готрал эхнэртээ итгэж чадахгүй байдлаа давж чадалгүй амиа хорлож амнасаа алдсан маа. Тухайн үед бол Жан Юан цагдаад мэдэгдэхийг хүсэхэд Жуу хэрвээ чи цагдаад мэдэгдэх юм бол би хүүхч нь ална гэж сүрдүүлж гисэн маа. Тэгээ чи одоо нөхөргүй болсон юм чинь над дээр ирээд амьдраа. Би хүүхдийг чинь аав болъё. Тэгээ хоёлаа хамт амьдрий гэж Жан Юан руу ярьж түүнийг дарамтласаар лээсэн. Тэгээ ийм их дарамтад орж туйлдсан Жан Юанд болохоор тухайн үед нөхрийнх нь найз Вэй найзынхаа өмнөөс бол нэлээд тусалж исэн. Тэгээд нэг өдөр Жан Юан бүх болсон явдлыг Вэйд хэлэхээр шийдэж юунаас болж Вэйийн найз буюу Жан Юаны нөхөр амь насаа хорлож нас орох болсон талаар Жуугийн талаар бүх зүйлийг ярьдаг. Тэгээ энэ байдлыг нь сонссон Вэй бол уур бухимдлаа барьж чадахгүй Жуу гэдэг залуугаас өөрт нь ажил өгөөд гэртээ амьдруулж байсан залуугаас олж найз нь амиа хорлож найзынх нь гэр бүл сүрсэн юм байна гэдгийг мэдээд би заавал тэрнээс өшөө авна гэж шийдсэн байгаа. Ингээд Жан Юан болон Вэй хоёр ярилцсан зэвсэг бэлдэж цогцос хаях газрыг хүртэл сонгож Жууг алхаар шийдсэн байгаа. Тэгээд бүх зүйлээ бэлдснийхээ дараа Жан Юан Жуу руу ярин би чамд зөвшөөрч байна хоёлаа уулзъя гэж хэлэн түүнийг дуудсан байгаа. Тэгээд тэр үед бол Жуу баяртайгаар тус авт
автобусны зогсоол дээр ирэн Жангвяны машин дотор суусан. Тэгээд тухайн үед болохоор арийнхын суудал дээр Вэй нуугдаж байсан. Тэгээд түүнийг машин цуумгцсан. Вэй араас нь утсаар хоолойг нь боож амийг нь хөнөөсөн байгаа. Тэгээд дараа нь цогцыг нь шууд дунд хаяж бензин асгаж шатаагаад уул мөрөө арилгалаа гэж бодон тэр хоёр бол цогцсон байсан. Гэвч бүх зүйл ил болж энэ хоёр бол баригдаж хэрэгээ хүлээсэн. За ингээд бүх зүйл ил болон 2014 оны 5 сард шүүх хурал эхлэж аллах болон цогцос устгасан хэрэгээр тэр хоёр бол яллагдсан. Өмгөөлөгч Жангвяны сэтгэл зүйн дарамт амиа хорлох оролдол өвчний баримтыг нь гаргаж түүнийг өмгөөлсөн. Харин Вэй бол анх удаа гэмт хэрэг үйлцсэн найзынхаа төлөө хийсэн гэж үйлцсэн. Вэй шүүх хурал дээр би шоронд орж болно. Гэхдээ найзын минь эхнэрийг хэрэгтэн гэж битгий үзээрээ. Тэр бол гэмт хэрэгтэн биш харин хохирогч гэж хэлдэг. Шүүх эцэст нь шийдвэрээ гарган хоёуланд цаазаар авах ял оноосон. Гэхдээ 2 жилийн тэнцээ өгсөн. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол 2 жилийн дотор тэр хоёр үлгэр жишээ сайн хоригдол байж чадах юм бол цаазаар авах ял нь бүх насаараа хоригдох ял болж өөрчлөгдөх боломжтой гэсэн үг байгаа. За ингээд хоёр хэрэгтэн бол ийхүү ялаа аваад шоронд орцгоосон. За тэгээ энэ хэрэг бол дарамт, бэлгийн дарамт, гүтгэлэг хүний амьдралыг хэрхэн сүрүүлж болдгийг харуулсан ийм жигшүүртэй аимшигтай хэрэг байлаа. Тэгээд энэ хэрэг дээр бол хэдийгээр хохирогч болж амь насаа алдсан ч гэсэндээ Жуугийн дом бол нэг гэр бүлийг сүйтгэж эцэст нь өөрөө ч амиа алдах ийм шалтгаан болсон маш аимшигтай, харамсалтай ийм хэрэг байлаа. Өөрт нь сайхан санаагаар туслаж, гэртээ байлгаж, ажил олгож өгсөн жирийн л нэг амьдарч исэн 5 настай хүүхэдтэй эхнэр нөхөр хоёрын амьдралыг өөрийнхөө зүгээр фотошоптсон зургаар там болгосон. Жуу бол үнэхээр муу хүн байсан гэдэг нь бол эндээс тодорхой харагдаж байна. Тэгээд энэ хэргийг сонсоод та бүхэн бас юу гэж бодож гин, өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт чиж хуваалцаарай. За ингээд миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Цуг дээрээ лайк, subscribe дараад дэмжихээ битгий мартаарай. За бүгдээрээ удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.